Сайн байцгаана уу удагчтай. Монголын үрс маш олон болохыг бэлэгдэж, уламжлалт ёсоор шинээр мэндэлсэн бяцхан үрсийн тухай мэдээлэлээр цаг хөтөлбөрөөр эхлэе. Амралтын өнөөдөр нийслэлийн амарч газруудад 40 хүүхэд мэндэлжээ. Ижи аваа баярлуулж орчлонд бүл нэмсэн бяцхан үрстэй энэ хорвоогийн эрхэм дээд эрүүл энхийг хүсэн ерөөе. Манай өнөөдрийн хөтөлбөрөөр манай онцгой эрхтэн шилжүүлэн суулгуулсан 80 гаруй хүн байдаг. Бусдын адил ажил хөдөлмөр эрхэлж яваа эдгээр иргэд анхдугаар спортын наадмаа хийх гэж байна. Эвнэ харамдал аз жаргал авчрах бэлэгдэл агуулдаг агаарын бөмбөлөг хөргөх наадам 3 дахь жилдээ боллоо. Ерөнхий боловсролын сургууль 12 жилийн тогтолцоонд шилжиж 6 наснуудад хичээл заах багш нар эвлэгээ гаргаж авлаа. Дээж 2008 Зуны олимпийн 29 дахь наадамд оролцох манай багш хэмжээд өнгөртэй төрийн далбаатай хувцас өмсгөлөөр ижилсэн. Торох амьсны яс ашигласан уран бүтээлийн үзэсгэлэн урчуудын эвлэгийн арт галерейд бэлтгэжээ. Хамтын ажиллагаатай Аз Европын телевизүүдээс ирүүлсэн мэдээллүүд хэлбэрт багтсан байгаа. Зүүн үрсэд модон хэрнээ ойр зүрийн хувцас эзэлж очихдаг түнч хачирхалтай машин нэг Сүхбаатарын уран дарагчид урилжээ. Хэдэн мянганы туршид чүнд бүтээл болон үлдэх уур шингэсэн бүтээлүүд дарган нутгийн хаанаас харж болох юм. Монгол Улсын хямар сүлжэт хайрхан хэмээн бичигддэг зариу давааны ёс ажуулаг алдагдаж хин дуртай нэгтгэхийн орой руу мацхуулсан сурагтай зэрэглээсийг харахуйц болгоно. Өмнөд Африкийн Сиоли хотод болсон дэвсгэр халдлагын улмаас 6 хүн амьсгалж 10 гаруй хүн бэлтгэж дэмжжээ. Үүний улмаас хүүхдүүдийг Орос руу нүүдлэн шилжүүлж байна. Японы ерөнхий сайд засгийн газраа бүрэн бүрэлдэхүүнээр ногцоолж шинэ сайд нараар танилцмаар үлдээсэн. Тэр ерөнхийлөгч Иран улсад албан ёсны ажил хийж, төмийн эрчим хүчний хөтөлбөрийн асуудлаар гэрээ хийлцээр байгуулна зэрэг мэдээллийг интернет мэдээнээс үзээрэй. За гаруун дэх үргэлжлэх хөтөлбөр дотоод мэдээгээр эхэлж байна. Оройн хүргийн мэдээ эхэлж байна. Манай улсад эрхтэн шилжүүлэн суулгуулсан 80 гаруй хүн байдаг. Бусдын адил ажил хөдөлмөр эрхэлж яваа эдгээр иргэд спортын наадмаа хийж байна. Арга баруй төрөлд өрсөлдөж шилдэгүүдэд тодруулахын наадам амьдрал бэлэглэг чимчилгээ, амьдрал хайрлагч бэлэглэл уриатагаар зохиогджээ. Спортын наадам гэхээсээ илүүтэй донор өвчтнүүдийн баяр гэж зохион байгуулагчид нь тодтогж байна. За эртний шилжүүлэн суулгах эмчилгээ нь удаан хугацаанд идэргэшгүй харахыг хүнд өвчнөд нэрвэгдэн амь насны хутганы иргэн дээр байгаа хүнд хийгдэн бүрэн эдгэдэг анагаах ухааны гайхамшигт олдуудын нэг юм а. Манай орны хувьд бөөр ясны хэм элэг шилжүүлэн суулгах эмчилгээг хийлгэсэн 80 шахам иргэн эргэтэн орлуулах аппаратны тусламжтайгаар эмчлэгдэж байгаа 60 гаруй өвчтөн амьдардаг. Тэгвэл манай орон анх удаага эргэтэн шилжүүлэн суулгахын анх дугаар тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Энэ нь амьдралыг бусдад биелэгдэх ачид эмч нар болон өөрийн биеэ тарлан өгсөн баатарлаг донорууд хүнд хэцүү өвчин даван туулсан өвчтнүүд хамтын баяр гэдгийг хэлж байсан юм а. Дартс, бөөхай, гүйст, сагсан бөмбөгийн шийдэлт зэрэг 10 гаруй спортын төрөлд өрсөлдөх тэмцээнд 80 гаруй тамирчид оролцохоор бүртгүүлжээ. Эргэтэн шилжүүлэн суулгахын анх дугаар тэмцээний гол зорилго нь хүн хамтын хүчээр айдас хүйд дунд байсан аюул өвчнийг даван туулж, эрүүл чирэг аз жаргалтай амьдарч болдгийг харуулахыг зоржээ. Бидний өнөөдрийн тоглолтын гол зорилго бол энэ эргэтэн шилжүүлэн суулгасан болон эргэтэн орлуулах аппарат эмчилгээ хийж байгаа хүмүүс идэвхтэй амьдарч болно, амьдралын чанар нь дээшлдэг. Эргэтэн суулгахын дараа бол яг эрүүл хүн шиг амьдарч ажиллаж болдог юм аа гэдгийг олон түмэнд ойлгуулах, өөрсдөнд нь мэдрүүлэх, мөн эргэтний өгсөн доноруудаа хүндэтгэх, энэ эмчилгээг явуулсан, хийсэн эмч ажилчид, энэ эмчний хамт олон энэ тэр хүмүүсийн төлөө гэж бүхэл болцоогоо ашиглаж ингэж яасан энэ хүмүүсийг талхлаа илгээх юм зорилготой байгаа. Манай оронд бөөрийн дутагдлаас болж 60 гаруй хүн эргэтэн орлуулах 15 ширхэг аппаратны тусламжтайгаар хэмжирч байна. За энэ тэмч хангалттай байж чаддаггүй байсан бол өнөөдрийн арга хэмжээний үеэр хятад улсын Шанхай хотын хандивын шугамар 30 ширхэг бөөрийн аппаратыг манай улсад өгөхөр болжээ. За ингэснээр бөөрийн дутагдалд орсон бөөрийн эмгэгтэй амь насны хутганы иргэн дээр байгаа өвчтнүүдэд багж гисэн сэтгэлийн дэм босхоос гадна аппарат хангалттай үргэлжлэхээр боллоо гэдгийг хэлж байсан юм а. Бидний урдсан ташаагаар 40-45 аппарат машин ажиллавал энэ Монголд байгаа энэ бөөрийн дутагдaltaй хүмүүсийг бас боломжтой хэмжээнд эмчилгээ явуулах ийм боломж хүргэнэ гэж үзэж байгаа. Эргэтэн шилжүүлэн суулгахын анх дугаар тэмцээн өнөөдрөөс эхлэн хүүхдийн найрамдал туслан дээр явагдана. Агаарт бөмбөлөг нисгэж эв найрамдлыг бэлэгддэг арга хэмжээ 3 дахь жилдээ боллоо. Сүгч анчны талбайд болсон агаарын бөмбөлөг хөөргөх наадмыг 3 ям хамтран зохион байгуулсан байгаа. Жуулчдыг татаж улс орноос сурталчлах нь наадмын нэг зорилго болжээ.
Өнөөдөр манай улсад олон улсын агаарын бөмбөгийн наадам амжилттай зохиогдож өнгөрлөө. Япон улсын элчин сайдын манай улсын гадаад хэрэг зам тээвэр аялал жуулчлал яам их Монгол шууд зэрэг компани хамтран 3 дахь жилдээ зохион байгуулсан энэ наадамд нийт 3 агаарын бөмбөлөг Сүхбаатарын талбайгаас тэнгэр төрж цугласан олны анхаарлыг баггууд татчихсан юм а. Агаарын бөмбөлийг Япон улсаас авчирч манай улсад хөөргөж байгаа нь 2006 онд Япон улстай тогтоосон дипломат харилцааны 35 жилийн ойн хүрээний ажлын нэг хэсэг юм байна. Тэгээ энэ жилийн тухайд бол Японы одоо парламентийн гишүүн Кого Иссе Сако хотын дарга Миура гэдэг хүмүүсийн санаачлагаар зохион байгуулагчийн арга хэмжээ байгаа. Тэгээ өнөөдөр Сүхбаатарын талбай дээр бол нээлттэй хийж байгаа. Тэгээ гол зорилго бол Монголд агаарын бөмбөлгийг хөгжүүлэх, тийм ээ. Тэгээд аюул жуулчлалын чиглэлээр бол цааш нь хөгжүүлэхийн зорилго байдаг л да. Ягаад тэгэхээр Монголын одоо энэ өргөн уудам тал нутаг байдаг. Энэ дээр энэ агаарын бөмбөлгийг нисгээд бас тэндээсээ таашаал авах гэсэн ийм нэрмэлзэлтэй гадаадын хүмүүсүүд их байдаг. Бид нар ч гэсэн бас энийг ашиглаад энийг хөгжүүлэх юм боломжтой гэсэн энэ үүднээс бол энэ үйл ажиллагааг явуулдаг. Агаарын бөмбөгийн наадмыг тохиолдуулан Япон улсаас 40 гаруй хүүхэд багчууд манай улсаас 30 орчим хүүхдүүдийн баг нийлсэн баг энэ наадамд оролцсон Япон хүүхдүүдэд Монгол орныг таниулах сурталчлах ажлыг зохион байгуулах юм байна. Манай улсад тэр бүр хөөргөөл байдгүй агаарын бөмбөлийг энэ сарын 8-нд олон улсын найрамдал туслан дээр дахин хөргөж наадмын үйл ажиллагаа үргэлжилнэ. Автобусны буудалгүй дуртай газараа зохицол болгодог газар гэр хорооллын орчинд олон бий. Замын хөдөлгөөний дүрм үйлчилдэггүй. Аваар усал гарахад ч хариуцах эзэн байхгүй гэж хэлж болох хотын захын хорооллоос өнөөдрийн сэдвийн сурвалжлагаа хөндөж байна. Нийслэл хотын маань нүүр царайг илэрхийлж байгаа хамгийн гол зүйлүүдийн нэг бол автобусны буудлаа. Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд автобусныхаа буудлыг төмөн янзаар өөрчилж, зорчигч иргэдийнхээ тав дахыг хангахаар сонин содон байдлаар хийдэг. За гэтэл манай улсын захын хорооллуудын автобусны буудал зорчигч иргэдийнхээ тав дахыг хангах нь гэдгийг бороо шорооноос хамгаалах сарвч хаалтч байхгүй байна. Адаглаад халуун наранд автобус хүлээн зогсож байгаа иргэдэд зориулан сандалч тавьж өгөөгүй байгаа нь иргэдэд хүнээр тусч байна гэдгийг хэлж байсан юм а. Автобусны буудлын хангалттай бороо шоронд суугаад байгаа ачлаг хандж байхгүй тийм л. Тэ. Манай онцлог дээр хаварш одоо ингэ захын хөтөлбөр гэтэл унаа ингэ олдохгүй ингэ хүндрэлтэй. Автобусын буудлын яхан тохиромжгүй л газар байна. Тусгай зориултын газар байдаг үстэй автобусны буудлын гэдэг. Тийм санагдчих. Тийм хүндрэлтэй яхан төвхтэй юм байна. Би нэлээд хэд юмнаас олаа. Яхан наран талаад яхан төвхтэй байлаа. Тогтчул янзлах байх л та. За дээр нь жижиг оврын автобуснууд хаа дуртай газараа зогсдог. Үүнээс болоод автобусны буудлыг өөрчлөгдөг гэдгийг хэлж байсан юм ба. Захын хорооллын автомашины зам шороотоос ихтэй байдгаас болж автобус хүлээн зогсож байгаа иргэдийг шороогоор дардаг. Орой болохоор автобуснууд үнэ нэмдэг гээд олон бэрхшээлийг иргэд тоочж байсан юм а. Халуун наранд сүйдрвчгүй буудал дээр нарчлаа зогсож өвлийн хөдөлт даарч хөөрөн автобус хүлээдэг байдлыг холбогдох албаныг анхааралд авч ядаж сандал тавиад өгвөл зорчигч иргэдэд тустай байх болов.
Бээжин 2008 оны Олимпийн 29-р наадамд оролцох манай баг тамирчид ингэртэй төрийн далбаатай хувцас өмсгөлөөр ижилснэ. Аса шуурсангаас Олимпиад оролцох баг тамирчдын хувцас өмсгөлийг дааж байгаа. Эх орныхоо нэрийг өргөж төрийн далбаагаа мандуулах найдлага тавьж байгаагаа энэ үеэр их аварга давдорч тамирчдад захилаа. Хүн төрөлхтний ив найрамдын бэлэг тэмдэг болсон Олимпийн их наадам эхлэхэд 5 хоног үлдсэн. Бээжин 2008 зуны Олимпийн 29 дугаар их наадамд манай улсын швшээ авах нийт 29 эрхийг аль биесээр аваад байгаа. За Олимпийн наадамд оролцож байгаа баг тамирчид эх орноо төлөөлөх хамгийн гол нөөц царай бол өмсгөл хувцас хэрэглэл байдаг. За зуны 29 дугаар их наадамд Монголын баг тамирчид Япон улсын Мизуна фирмийн хувцастай оролцохоор болж байна. За энэ удаагийн Олимпийн наадамд эх орноо төлөөлж байгаа үндэсний швшээ баг тамирчдын өмсгөл хувцсыг Асаширо сангаас бүрэн дааж нийт 36 нэр төрлийн өмсгөл хувцсыг тамирчдад гардуулан өглөө. Дэлхийн их спорт Олимпийн тоглолтод одоо Монголын баг тамирчид энэ сайхан Мизуна фирмийн сайхан хувцаар гоё чимж байна. Хувцас гэдэг бол бурхан. Бидний сэтгэл санааг хиймэлт сайхан хувцас авахгүй бас хүний нөхцөл төвчөөд бас тийм ээ. Жоохон сэтгэл санааг бас байдаг болсон. Тэгээд 2004 оны 2008 оны манай асошиад сан ихтэй бүрэлдэхүүн баг ингэж ивент гэж энэ хувцсыг хийсэн юм аа. Тэгээ энэ цагаан хувцсыг би өөрөө дизайн хийсэн. Таалагдж байна уу? Яг хоо цагаан өнгө гэдэг бол бэлгэдлийн өнгө. Цагаан сүний дээж гэж монголчууд бас ярьдаг. Японочууд бас мэдээж нөө сумуудэр чинь ширээ бошиг гэж ярьдаг шүү дээ. Цагаан ялт гэж ярьдаг. Тэрийг бэлгэжгээд төрийн хэвлэл төрийн хандлагыг бас ингэж оруулж хийсэн. Тэгээд ингэстэй болохоор Олимпийн хорооны нэлээд зургийн талд зүүн мөрөн дээр нь хэвлэл соёл одоо ингэж тайлж ингэж бас Монгол хүний хиймрүүд үргэлж зүрхэн дээр тийм ээ сэтгэл зүрхээрээ тэгээд сайхан оролцоод ирээсэй гэж хүсэж байна да. 203 мянган $1000 өртөг бүхий эдгээр хувцсны загварыг мэрэгжлийн сум өвхийн 68 дахь их аварга Асаширо давг төрш өөрөө гаргажээ. Зүрхэндээ эх орноо хайрлах Олимпийн наадамд амжилттай сайн оролцож төрийнхөө далбааг Олимпийн тэнгэрт мандуулахыг бэлгшээж хувцсны зүүн талд эх орныхоо төрийн далбааг байрлуулжээ. Урт төвшид эхлэх зуны 29 дугаар Олимпийн их наадамд оролцох манай баг тамирчдын бэлтгэл сургуулиар бүрэн хангагдаж эх орныхоо төрийн далбааг Олимпийн тэнгэрт мандуулах их үйлсд Монголын швшээ багийн баг тамирчид мартахад бэлэн боллоо. За Асаширо сангийн хамт олон зуны Олимпийн наадамд оролцож байгаа баг тамирчдыг ард түмнийхээ итгэлийг дан амжилттай сайн орсон гэдэгт итгэлтэй байгаагаа хэлж байсан юм а. 2008 оны Бээжин Олимпиад оролцож буй тамирчид Ихэрний хоолыг өндөр төргөл төрийн далбаагаа өндөр төргөөд төрийн дуулаа ихшгэлүүлээд авсан медаль гэдэг тэр үнэтэй эрднийг авчраасаа гэдэг ингэж өрөөж байна. Өрөө тэгээд Facebook хаа гэж байна. Бээжин 2008 зуны 29 дугаар Олимпийн их наадамд манай улсын швшээ баг тамирчид чөлөөт жуудаа, усан спорт, хөнгөн атлетик, хөндийг өргөлт, бокс, буудлага гэсэн 7 төрөлд оролцсноо. Эх орныхоо нэрийг өндөрт өргөж Олимпийн тэнгэрт Монголын төрийн далбаанд амьдрах цаг удахгүй ирнэ гэдэгт итгэлтэй байна. Өнгө дүрслэл нь аялал илэрхийлэх нэгэн үзэгдлэн гурчуудын эвлэгийн арт галерейд нээж байна. Залуу уран бүтээлч Шинхбат, амар сайхан нар уран зураг баримлын бүтээлтэй торог амтны яс ашигласан өвөрмөц сурлын шинэ урсгалыг илэрхийлсэн гинэ. Өнгө баярлалын үзэгдлэнд тэлэгсэн бүтээлээс үзэж та бүхэнд сонирхолж байна.
Өнгө будгийн дүрслэлээр олон зүйлийг илэрхийлсэн өнгө ба аялга нэртэй зураач Чинхбат амар сайхан нарын хамтарсан уран зургийн үзэсгэлэн урчууд эвлийн арт галерейд нэгджээ. Уран бүтээлийн урлан зохицуулсан хэм бүхний анхаарлыг татаж урлагийн мэдлэгийг нэмэхүүц орчин үеийн уран зураг, инсталляц, ясан баримл, фото арт зэрэг 40 гаруй мэрэгжлийн өндөр түвшинд бүтээгдсэн бүтээлүүдийг энд дэлгэн тавьсан байна. Зургийн өнгө будагнаас эртний хатны дүрс Монгол аялгау, ардын зан зойшил, ахуй хэрэглээг мэдэрч харж болно. Урлагийн опер чиглэлээр бүтээлээ төрөд энэ хоёр уран зураачийн хувьд гадаадын олон улс оронд үзэсгэлэнгээ гаргаж ирсэн туршлагатай төдийгүй энэ нь тэдний хоёрт хамтарсан үзэсгэлэн юм байна. Манай телевиз эх орондоо болж байгаа үйл явдлыг Аз Европын телевизүүдэд цэцэж эдгээр телевизээс цаг үеийн мэдээллийг тухай бүрэн хүлээн авч үзэгчдэд хүргэдэг. Өөр альж телевизийн цугаар цаагүй цоошин мэдээлэл болохыг сагддаг. Зуны 29-р их наадмын талаарх мэдээллийг хамтын ажиллагаатай телевизүүд онцлон мэдээлсэн байна. Хятадын ерөнхийлөгч Ху Жинтао гадаадын сэтгүүлчидтэй уулзлаа. Хятад улс Бээжингийн Олимпийн наадам дууссан хойно гисэн гадаадын сэтгүүлчдэд ажиллах нөхцлөөр хангахаа үргэлжлүүлнэ гэжээ. Хятадын ерөнхийлөгч Ху Жинтао хэлэхдээ Хятад улс Бээжингийн Олимпийн наадам дуусны дараа ч гэсэн гадаадын сэтгүүлчтэй ажиллан тусалж тэдэнд бүх нөхцөлийг хангахаа үргэлжлүүлнэ гэсэн байна. Тэрээр энэ талаар Баасан гарагт 25 олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчтэй хийсэн уулзалт ярилцлагын үеэр мэдэгджээ. Мөн цааш нь Олимпийн наадмын чухал өв болж үлдэнэ гэсэн байна. Ерөнхийлөгч Ху хэлэхдээ гадаадын сэтгүүлчид Хятадын хуультай эвлэрч Хятад дэлхийн хоёрын хоорондын харилцаа холбоо ойлголцлыг нэмэгдүүлэн бэхжүүлэх тулд Хятад улсын талаар сурвалжлан гэдэгт итгэлтэй байна гэжээ. Энэтхэгийн сэтгүүлчийн асуултанд хариулахдаа ерөнхийлөгч Ху Олимпийн наадмыг улс төржүүлэхгүй байхыг хүмүүст уриалан Олимпийн сүлд хямрд сүргээр хандахгүй байхыг хүссэн байна. Олимпийн наадам зөвхөн дэлхийн өнцөг булан бүрийн тамирчдын алдарт зуу бахархал мөрөөдөл олж авах хиндар биш. Мөн дэлхийн хүмүүсийн хувьд нөхөрлөлийг гүндгэрүүлэх, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх тавцсан байна. Хятадын ард түмэн бат бөх, инх тайван, хөгжил цэцэглэлтийг бүтээсэн ертөнцийг бий болгохын тулд дэлхийн бүх орны ард түмэнтэй гар нийлэх хүсэлтэй байна. 中央政策研究室主任王沪宁，外交部部长杨洁篪。 Бээжингийн олон улсын мэдээллийн төв Олимпийн үеэр ажиллах лалын шашинтай сэтгүүлчдэд зориулан лалын ресторан болон мөргөлийн өрөө нээжээ. Олимпийн үндсэн мэдээллийн төвөөс 2 км-ийн зайд орших Бээжингийн олон улсын мэдээллийн төвд аккредитац аваагүй 5,000 сэтгүүлч байрлана. Энд бүх сэтгүүлчийг хооллох янз бүрийн хоолтой хоолны газар байгаа юм. Тэгвэл эдгээр сэтгүүлчийн 150 орчим нь гадаадын болон Хятадын лалын шашинтай сэтгүүлчтэй юм байна. Тэдэнд зориулан мигмар гарагт Бээжингийн олон улсын мэдээллийн төв лалын ресторан болон мөргөлийн өрөө нээжээ. Энд лалын сэтгүүлчид бичиг баримтаа үзүүлэн ресторанд хооллож болох гин. Нэг удаагийн өдрийн эсрэг ойрон хоол нь $1 үнэтэй байгаа нь аккредитацтай сэтгүүлчдийн хооллох Олимпийн тосны мэдээллийн үндсэн төв болон Бээжингийн ресторанаас хамаагүй бага хэмжээ юм байна. 50 хүний суудалтай хооллох энэхүү өрөөг Бээжингийн лалын нэгэнсгийн удирдлагын дор шинжилжээ. Зоогийн газрын үйл ажиллагааг Хуачиан компани Юшин ресторан хариуцж байгаа. Юшин ресторан нь Бээжинд хамгийн алдартай эртний ресторан. Зоогийн газар тайвар ногоон өмсгөл малгай өмсөн үйлчлэгчид сэтгүүлчдэд үйлчилнэ. Тэднийг Олимпийн стандартын дагуу сургасан байна. Тоогооч нар нь мөн лалын шашинтай мөргөлийн малгай өмсөн байх гэнэ. Зуны 29-р Олимпийн үеэр ажиллах гадаад хэлний мэдлэгтэй 900 гаруй сайн дуран ажилтан бэлтгэгдэжээ. Тэд дэлхийн өнцөг булан бүрээс шилэн сонгогдсон хүмүүс гинэ. Олимпийн үндсэн мэдээллийн төв дээр олон хэлтэй 900 сайн дуран ажиллан гадаадын сэтгүүлчдэд туслахаар аль хэдийн бэлтгэгдэн бэлэн болжээ. Олимпийн наадмыг зохион байгуулагчид хэлэхдээ тэд хүн бүрд өөрсдийнх нь хэлээр тайлбарлах болно гэж байна. Олон хэлтэй сайн дуран ажилтнууд мэдээллийн төв, мэдээний ширээ, барилга буудлын талаар мэдээлэл өгөх түүгээд хаасайгүй ажиллана. Тэдний дэлхийн өнцөг булан бүрээс 20,000 хүсэлт гаргасан хүмүүсээс шалгаруулан сонгосон байна. Бид янз бүрийн дэг журмын сургалтыг суусан. Тухайлбал
би техникийн асуудалтай холбоотой асуултанд голлон хариулна. Би радио телевизийн холбооны харилцааныг туслах ажилтан. Би анх удаага Олимпийн наадамд оролцох гэж байна. Тийм учраас Олимпийн наадмын харах зүйл надад их байх болно. Надад инэрэнгүү тутан хандаж байсан хятад хүмүүст би эргээд туслана гэж бодож байна. Олимпийн үеэр хятадын төв телевиз CCTV шувууны өөр үндэсний цэнгэлт хүрээлэн болоод бусад цэнгэлтийн эргэн тойронг харуулах нисдэг тэрэг ажилуулахар болсон байна. Олимпийн үеэр хятадын төв телевиз шувууны өөрийн шувууны нүд үзэмж болон бусад цэнгэлтгийг үзүүлэх гинэ. CCTV-гээс мянган гарагт нисдэг тэргээр туршилтын нислэг хийж дээрээс Олимпийн тоцгон болон тоног төхөөрөмжийн хэд хэдэн зураг авалт хийсэн байна. Шувууны өөр үндэсний цэнгэлт хүрээлэн 21 гектар талбай газрыг хамарсан 80 мянган суудалтай Бээжингийн Олимпийн гол төвөн юм. Энд 29-р зууны Олимпийн наадмын нээлт хаалт ясал болно. Харин 6 мянган хүний суудалтай үндэсний усан спортын төвд усан цэлэл, шумбалт болон уран сайхны хэлтийн тэмцээн явагдана. Үндэсний усан спортын энэ төвийн хойлол үндэсний танхимын цэнгэлт хүрээлэн болон туйлзуур сэлэмний танхим байрлаж байгаа юм. Хятадын томоохон хотын цэцэрлэгт хүрээлэн болох Олимпийн ойн цэцэрлэгийг мөн дээрээс зураг авалт хийх гинэ. 680 гектар талбай бүхий энэ цэцэрлэгт хүрээлэнд тамирчид үзэгчдэд яаралтай тусламж үзүүлэх төв байрлаж байгаа гэж байна. Цэцэрлэгийн хажуу талд 120 м өндөр Олимпийн олон телевизийн цамхаг байрлаж байгаа. Энд наадмыг сурвалжлах дэлхийн телевизийн станцууд ажиллах юм байна. Хэрв цаг агаар тохиромжтой таатай байвал CCTV-ийн Олимпиэр өдөрт 2-3 удаа нисдэг тэргээс зураг авалт хийх юм байна. Марокко улсын Касабланка хот хамгийн амттай тэмтоорт гэдгээрээ дэлхийд алдартай. Касабланкачууд энэ тоорын ургац хураалтын байраа тэмдэглэж байна. Зуны турш тоор жимсний эрэлт их байдаг Марокко улсын байны милалд ургадаг тоор жимсийг Мароккогийн Касабланка болон бусад улс орны зах зээл рүү гаргадаг байх юм. Байны милалын өргөн удам нутагт тоорын тариалангийн олон аж ахуй тоор жимс тариалдаг. Тухайлбал Улад Мубаракт орших энэ аж ахуй гэхэд 30 гектар талбайгаас жил бүр 500 тонн тоор хураадаг байна. Тариалангийн талбай чанар ургацыг хяндаг мэрэгжлийн техникч ажилладаг гинэ. Тэрээр жимсний төрөл хэмжээг шалган хяндаг. Харин өөр тусгай хүмүүс маркетинг хариуцдаг байна. Тэд Европ болон Марокко улсын зах зээл рүү тоор жимсээ гаргадаг байна. Байны милалын тоор Мароккогийн зах зээл дээр хамгийн өндөр чанартай байдгаараа алдартай байна. Тариалангийн техникч Базо Абдилганы ярихдаа бид бордооноос эхлээд ургац хураалт хүртэл үйлдвэрлэлийн бүх процессыг нь хяндаг. Үүний үр дүнд бид өндөр чанарын тоор жимсний үйлдвэрлэл зах зээл рүү гаргадаг юм. Сибирийн байгаль нуур дэлхийн цэвэр усны 20% агуулдаг. Орсын эрдэмтэд нуурын гүндэг цэвэр усны талаарх мэдээллийг ирүүлжээ. Орсын эрдэмтэд дэлхийн хамгийн гүн цэвэр устай байгаль нуурын гүнд хүрснээ мэдээлжээ. Гэхдээ тэд хамгийн гүн цэвэр усны шумбалтын дээд амжилтыг эвдэж чадаагүй юм байна. Үүнээс өмнө өөр судалгааны баг 1680 м гүнд хүрсэн байжээ. Харин энэ нэрнийг усан онгоц нь 1580 м гүнд доошилж Оросын тугийг хатгажээ. Энэ томилол нь байгаль нуурын судалгааны төслийн нэг хэсэг юм байна. Байгаль нуур нь дэлхийн цэвэр усны 20% агуулдаг. 1996 онд ЮНЕСКО-гийн өв бүртгэл бүртгэгджээ. Мэдээ танилцууллаа. Таны эх 7 хоногийн ажил үйлсэд амжилт хүсье. Зочны ярилцлага хэлж байна. Японы Садачи гоо сайхны компани ерөнхийлөгч хадагтай Сакура И манай өнөөдрийн зочин. Сэтгүүлч Доржмаа зочинтой ярилцсан байгаа. Цагтл бүр зочин ярилцлагаар үргэлжилж байна. Манай өнөөдрийн зочин Японы Саласи гоо сайхны компанийн ерөнхийлөгч, за Wine-Hits компанийн дэд ерөнхийлөгч Албыг гашдаг хатагтай Сакура И манай зочны студид урилгаар хурж ирээд байна. Үзэгч та бүхэн бас мэдэх байхаа Ширс Cosmetics-ийн хувьд гэхээр 2 жилийн өмнө Саласи гэдэг Японы гоо сайхны бүтээгдэхүүнийг бүсгүйчүүдэд нийлүүлдэг болсон байгаа. Монголын зах зээлд бас нийлүүлж эхэлсэн. Хэдийнэ бас өөрсдийн гэсэн хэрэглэгчтэй болоод амжсан ийм бүтээгдэхүүн байгаа. Тэгэхээр өнөөдрийн хувьд тэгэхээр яг энэ хүү бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг тэрхүү компанийн ерөнхийлөгчтэй үзэгч та бүхний бид уулзуулж байна. 2 жилийн өмнөөс баг Ширс Cosmetics танаа одоо яг Саласи гоо сайхны бүтээгдэхүүнийг оруулж ирдэг болсон байгаа. Яг давуу тал нь яг юунд байна бэ? Монголд маш олон Японы гоо сайхны бүтээгдэхүүн орж ирж байна. Онцлог нь яг юундаа бидэх болоо? Орчин үеийн хүмүүс бол маш олон төрлийн стресс ядаргаатай одоо болдог болсон. Тийм учраас тэр нь одоо стресс ядаргаа нь арьсан дээр бол шууд илэрч ямар нэгэн байдлаар илэрч гардаг болсон. Энийг бол гоо сайхны бүтээгдэхүүнээр бол одоо арчилж
улам одоо сайхан болгохгүй бол одоо өөр арга бол байхгүй байгаа. Одоо ямар бүтээгдэхүүн сонгож авах уу, ялан сайн бүтээгдэхүүн бэ гэдгийг одоо мэдхийн тулд одоо арьсаар чигшүүлэх, нарнаас хамгаалах гэсэн энэ одоо хоёр зүйл дээр гол анхаарч бүтээгдэхүүнээ бол худалдан өөртөө тохирох бүтээгдэхүүнээ худалдан авах нь илүү тохиромжтой байна. Тэгээ хүний арьс бол маш олон төрөл байдаг. Тэр олон төрлийн арьсанд яг ижил хэмжээгээр бүгдөөрэнд нь тохирсон үйлчилгээ үзүүлэх бүтээгдэхүүн юу юм болоо гэдгийг бид нар маш удаан одоо бодож шинжилгээний үндсэн дээр энэ бол далайн гүний усны одоо минерал эрдэс бодис юм а гэдэг дээр бол тогтсон байгаа. Тэгээд энүүгээрээ бид нар бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн. Тэгээд энэ маань бол ямар ч арьстай бүх хүнд бол тохирох юм бүтээгдэхүүн болж гарсан байгаа. Далайн гүний усны одоо судалгааг маш удаан явуулсны үндсэн дээр энэ бол үнэхээр хүний арьсанд одоо тохирсон одоо сайн бүтээгдэхүүн болж чадах юм а гэдэг бол зөвшөөрлийг авсан. Тэрний үндсэн дээр бид нар өөрсдийн компани үйлдвэрүүд дээрээ судалгаа шинжилгээний лабораториуд дээр дамжуулаад энэ салаасаа гэдэг гол ахны бүтээгдэхүүнийг шинээр төрөн гаргасан. Тэгэхээр далайн гүний усны найрлагтай гэхэлэр ч юм яг ямар үйлчлэгээтэй байд юм болоо Монголын бүсгүйчүүдэд гэхээр харцангуй хуурай уур амьсгалтай юм нөхцөлд бас амьдарч байгаа хүмүүс лээ. Тэгэхээр Монголын бүсгүйчүүдэд ер нь хэр тохиромжтой гэсэн юм ерөн судалгаа хийсэн мэт юм болоо. Ер нь бол дэлхийн одоо хүмүүсийн арьсны ихэнх хүмүүсийн арьс бол хуурай талдаа байдаг. Тэрэн дотор ялангуяа Монголын одоо цаг агаар эрдэс уур амьсгалтай холбогдуулан монголчуудын арьс бол илүү хуурай шилтэй байдаг гэдэг нь энэ 2 жилийн хугацаанд бол бид нар мэдсэн байгаа. Тэгээ ялангуяа монголчуудын арьс бол хацрын одоо судал нь илүү ил гарч улаалт нь бол маш их харагддаг. Энэ бол бас арьс хуурай шилт наран төлөвлөлтөөс холбоотой байдаг. Москва, Сибирийн тайгаас эхлээд Монголын өөрсдөөс хүүтэн уур амьсгалтай орнд бол ялангуяа одоо манай салаасагийн бүтээгдэхүүн бол илүү тохиромжтой юм гэдгийг бол илүү сайн мэдэрч байгаа. Япон бүсгүйчүүдийн хувьд бас арьс нь бол их өнгөлөг их сайхан тийм царайтай хүмүүс байдаг тийм ээ. Урт настай хүмүүс байдаг гэж байгаа. Тэгэхээр таны хувьд ер нь яг сонирхол хэдэн настай хүн болоо тийм ээ. Гол сайхны бүтээгдэхүүнийг бас гаргадаг юм компани захирал хүний хувьд бас бүсгүйчүүдэд хандаж зөвлөгөө өгвөл ямар зөвлөгөө өгөх вэ? Одоо энэ 66 тай. Ер нь бол хүн гадаад ялангуяа эмэгтэй хүн гадаад үзмжиндээ хэрэг зэрэг анхаарч байгаас тэр хүний тухайн наслалт бол харагддаг. Өөртөө илүү анхаарал тавьж байгаа хүн бол ерөнхийдөө 10 насаар залуу харагддаг гэж яригддаг. Япон хүн магадгүй энэ тал дээр илүү их арьс арчилгаан дээр нүүр бодлон дээр анхаарал тавьдаг болохоор илүү залуу үзэсгэлэнтэй харагддаг байж болох юм аа. Манай компанид Монгол ажилтан одоо байдаг учраас бид нар Монголд энэ бүтээгдэхүүнийг одоо хүмүүст хэрэгжилж үзүүлээд маш их хүмүүсээс өндөр үнэлгээ их тааламжтай сайхан бүтээгдэхүүн байна гэсэн үнэлгээ авч ирсэн учраас Монголд одоо гаргахаар болсон. Энэ бүтээгдэхүүнийг Монголд оруулахын тулд маш олон одоо бишрэл косметик гэсэн ахуулаад маш олон монголчуудын бас хүч хөдөлмөр их шингэсэн байгаамаа. Тэгэхээр салаасаа гол сайхны бүтээгдэхүүний хувьд тэгэхээр зөвхөн одоо бүтээгдэхүүнээ нийлээд зогсохгүй бас мэргэжлийн хүмүүсээ бэлтгэх сургалт бас явуулсан гэж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ тал дээр бас товчхон мэдээлэл өгвөл ямар сургалтыг ер нь явуулсан? Одоо 2 жилийн хугацаанд бишрэл косметиктэй хамтраад салаасаагаас бол гол сайхны удирдагч нар ирж сургалт явуулсан. Энэ сургалт нь ямар учир тутаа сургалт байсан бэхээр одоо борлуулж байгаа бүтээгдэхүүний тий онцлог, найрлага, дотор нь орж байгаа элемент нь юу юунд хэрэгтэй байдгийг гэдгийг дээр нь мөн бол ямар одоо Япон маягийн массаж яаж хийх ёстой. Тэгээд энэ юуны тулд одоо энийг ингэж хийж байгаа гэдгийг одоо худалдаалж байгаа хүн өөр бүтээгдэхүүнийхээ тухай илүү сайн мэдчихэж хүн төргөн гэдэг тал дээр бол илүү их одоо хүн үйлчлүүлэгчтэй илүү ойр дотн одоо харьцуулахын тулд бол энэ сургалтын дээр бид нар маш их анхаарал хандуулдаг. Энэ удаа Монголд анх удаага ирсэн охид бүсгүйчүүд нь маш сайхан үзэсгэлэнтэй их сайхан ер нь Япон хүнтэй ялгахын аргагүй их адилхан юм байна. Тэгээд энэ одоо зуны үйлрэлд бол нар маш хурц учраас арьсаа нарны хамгаалтын тус одоо маш сайн хэрэглэж дээр нь бол одоо пудр кремийг бол маш сайн тавьж өгч явах хэрэгтэй гэж бол харлаа. Ер нь бол пудрыг тавихдаа бол актер зузаан биш те будсан юм шиг мөртлөө будаагүй харагддаг маягаар. Харин арьс маань өөрөө одоо чившилтэй болоод ирэхээр будал төрөл маш гоё байгалаар юм шиг харагдаж ирдэг. Дээр нь бол одоо салаасаа гол сайхны бүтээгдэхүүнийг хэрэглээд ирэх юм бол Монголын охид бүсгүйчүүд улам үзэсгэлэнтэй болно гэдгийг бол өөрийн одоо амаараа бол хэлмээр байна. Энэ бол үнэн шүү, та бүхэн хэрэглээд үзээрэй гэж хэлмээр байна. Тэгэхээр манай бүсгүйчүүдийн хувьд мэдээж яриг бас салаасаа гол сайхны компанийн ерөнхийлөгчийн энэ зөвлөгөөг заашгүй даах хаа гэж найдаж байна. Тэгэхээр бас бидэнд хэрэгтэй бүсгүйчүүдэд бас ашигтай мэдээлэл өгсөн таны ажилд бас амжилт хүсье.
улам босгоор сайхны шинэлэг бүтээгдэхүүнүүдийг Монгол бүсгүйчүүдэд бэлэглэж байгаарай гэж ясгсэе. Тэгэхээр үзэгч та бүхэндээ хэлэхэд Солоасек хэмнэх гоо сайхны бүтээгдэхүүнийг бишрэл косметиксийн бүх худалдааны төвүүдээс, салбар худалдааны төвүүдээс нь болоод төвөөс нь худалдаж авах боломжтой байгаа. За мөн Солоасек гоо сайхны салон ажиллаж байгаа. Тэгэхээр та бүхэн салон дээр нь босчоод гоо сайхны энэ бүтээгдэхүүнийх нь хамтлагыг мэдрэх юм боломжийг олгож байгаа гэсэн үг ингээд цаг хөтөлбөр үргэлжилж байна. Сүхбаатар нутгийн уран дархан модон оёлын машин бүтээжээ. Зүүн хүртэл модон хэрнээ, ойр зүрийн хувцас идэл ойчигдаг томч хаширхалтай машиныг шар хуудас харуулна. Бурхан ухаантай түмэн гэж дарин ангачуудыг нэрлэдэг. Хэдэн мянганы туршилт өндөр бүтээл болон үлдэх уур шингэсэн бүтээлийг уран гартнуудын үлгийн нутгаас олноор нь харж болно. Дариул авааг Монгол ирсэн хямар сүлдэд хайрхан гэж олон түмэн бахархан ярьдаг бий. Зарим сүүлийн үед ёс чудаг нь алдагдаад байгаа талаар бид шар хуудасаараа үзүүлэх болно. Ингээд шар хуудасаа хамтдаа зөвцгөөе. Сүхбаатар аймгийн Дарганх сум уран дарагчуулаар Эрдэнэс алдартай нутаг. Сандал ширээ аяг тав гэд ойр зүрийн эдл хэрэглээ бүгдийг өөрсдийн гараар урлан хийдэг. Ёстой л нэг бурхан ухаантай хүмүүсээ. Дарганхын урчуудын хийсэн алт мөнгөн хэрэглүүд Монгол орн төдийгүй дэлхийд ховор тооцогддог. Учир нь мөнгөн аяхан дээр хээг төвөөлөн гаргах, хөдөлгөөн дүрсээр чимж хийх болон алтыг мөнгөөр пааланддаг арга ухаан Монголоос өөр хаанч байхгүй гэдгийг хэлж байсан юм аа. Манай музейд болохоор Балдан осор дарахны хийжсэн цаар одоо алтцсан пааландсан аяг байна. Алтан уяг дарахны одоо хийсэн шаазан аягийг одоо алтцсан тийм алтан шарам бол одоо аяг байна. Тэгээд Цэнгдоо гэдэг дарахны одоо хийжсэн хэгт готог бэлтгэн байна. Даруун хийсэн гол онцлог нь болохоор ихээ угалзуудыг давхарлаж одоо хийдэг. Тэгээд тэр ихээ угалзуудаа хооронд нь одоо өөр хооронд нь сүлжмэл маягаар одоо гаргаж тэгээд янз бүрийн цоглоор багжуудаар одоо жижиг цэг ширхэг болгоныг гаргаж идгээр одоо онцлогтой. Дараагийн дарахцуул өөрснөө одоо өөр ингэсэн багжийг өөрснөө хийж одоо өөрөө л тэр багжаар дарахтаа хийдэг. Хүний багжийг бол ашиглаж хийдэг одоо тийм онцлогтой. Тэр нь болохоор бол одоо халах одоо дарахцуудаас гол онцлогтой одоо тийм юу байгаа. Ер нь дараагийн одоо энэ дарахны юу бол 19 дугаар зууны эцэс 20 дугаар зууны үеэс ер нь гасхаас халах одоо юм асуудал ялгарч гарч ирсэн бүр онцлог болж одоо хөгжсөн тийм төвхтэй. Дарган нутгийн уран дарагчуул хойч үедээ эртний сайхан арга ухаанаа өвлүүлэн үлдээсэн нь энэ нутгийн уран хийц хаач давтагдчихгүй чам байж чаддаг гэсэн. Дарганх нутгийн уран дарагчуул дундаа бахархал нь олон нэгэн зүйл бол үзэгч таны харж байгаа модон оёлын машин. Ганц ч хадаас орлоггүйгээр хийгдсэн оёлын машины гар тавцан зүү гэд бүх зүйл нь модоор хийгдсэн. Дарган нутагт амьдарч байсан Монголоо гэдэг дархан энэ оёлын машиныг урлан бүтээж тухайн үедээ ойр зүрийн хувцас хэрэглэлийг төвгүүхэн ойдог байсан нутгийн ард иргэдийг ихэд гайшруулж байсан гэдэг. Модон оёлын машин одоо ч ажилдаг. Гэхдээ олон жил хадгалагдсан. Дээр нь модон зүйтэй учраас нэмгэн материалыг л олж чаддаг байна. Монголд дархны хийсэн модон оёлын машин олон улсын тэмцээн уралдаан фестивалаас шагнал урамшууллыг баггүй хүртэж ясан алдартай бүтээл гэдгийг танд дуулгая. Сүхбаатар аймгийн Дарганх сумын нутагт байх Монгол түмний бахархар шүтэн болсон дайруул алтан овог 4 жил нэг удаа тагдаг. Гэхдээ новон дээр зөвхөн ирчүүд гарч цог золбоо эрийн химрээ сэргээдэг эртний сайхан ууламжлалтай. Харин эмэгтэйчүүд алтан овооны ингэр билээр нь 3 удаа тойрдог. Гэтэл зөвхөн ирчүүд гардаг алтан овоо руу охид өсгүйчүүд авиран гарч байгаа нь эртнээс уламжлагдсан хадгалагдаж ирсэн ууламжлалаа улантай гიშгсэн хэрэг болж байна хэмээн халаглах хүн олон байсан гинэ. Ер нь Монгол бүсгүй хүн овоон дээр гарахдаа цуг яваа эр хүнээ хүлээж урдаа гаргахаас гадна олон жил дахиж хүндэтгэн ирсэн овоон дээр гарахыг цэрлдэг. Энэ ёсчуудыг алтан овоог тахих ёслын үеэр алдагдсанд нутгийн ард болон нилээд ундууцэж байсан юм аа.
Өмнөд Осетийн Цахимаалын хотод болсон зэвсэг талцлын улмаас 6 хүн амнасаа алдаж 10 гаруй хүн бэртэж гэмтжээ. Үүний улмаас хүүхдүүдийг Орос руу нүүлгэн шилжүүлж байна. Японы ерөнхий сайд засгийн газраа бүрэн бүрэлдэхүүнээр ногцруулж шинэ сайд нараар танхимаа бүрдүүллээ. Сирийн ерөнхийлөгч Иран улсад албан ёсны айлчлал хийж цөмийн эрчим хүчний хөтөлбөрийн асуудлаар гэрээ хэлцээр байгуулна зэрэг эрхийн эргэн тойронд болсон онцлог үйл явдлыг орчуулагч редактор Цолмон та бүхэнд хүргэнэ. Аримт хүргийн интернет мэдээ эхэлж байна. Өмнөд Осетийн Цхинвалийн хотод өнгөрсөн бямб гарагийн шөнө болсон дэвсэгт мөргөлдөөний улмаас тентгийн хүүхдүүдийг Оросд нүүлгэн шилжүүлэх болсон тухай эрх баригчид нь мэдэгдэжээ. Энэ дэвсэгт хадлахын үеэр 6 хүн амнасаа алдаж 10 гаруй хүн гэмтэж бэрсэн байна. Өмнөд Осетийн боловсролын сайд Замир Жиоев мэдэгдснээр дэвсэгт хадлахын халуун цэг болох Минисэ тосгоноос хүүхэд эмэгтэйчүүд өндөр настангуудыг суулгасан автобус Өмнөд Осетийн зөв явсан байна. Гүржийн дотоод хэргийн яам хүүхэд эмэгтэйчүүдийг Цхинвалийн хотоос нүүлгэн шилжүүлж байгаад ихэд сэтгэл зовниж байгаагаа мэдэгдэж байна. Ингэснээр гүржийн тал Цхинвалийн цэрэг дайны ямар нэг ажиллагаа эхлүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгдэж байна хэмээн ойлгож байгаагаа хэлжээ. Улс орноос хүүхэд хөгшдгийг нүүлгэн шилжүүлж байгаа хэдий ч эх орноо эрхэн явах хүсэлтэй иргэд Өмнөд Осетад бараг байхгүй гэхэд болно. Засгийн газраас нүүлгэн шилжүүлэлт явуулахад маш хүндрэлтэй байгааг мэдэгдэж байна. Хэрвээ Өмнөд Осетад томоохон хэмжээний цэрэг дайны үйл ажиллагаа явагдаж эхэлбэл Өмнөд Осет болон Кабардино-Балкарын зүгээс халдлагад өртөх магадлалтай гинзэнгүү энгийн номхон иргэдийг хүлэавч оргинуулахаа Өмнөд Осетийн засгийн газарт мэдэгдэжээ. Одоохондоо Владикавказаас хүүхдүүдээс өөр Өмнөд Осетийн дөрвөгтөд цагаачдыг хүлээн авсан талаарх мэдээлэл харах хэрэг байна. Бямгаригаас Нямгарагт шилжих шөнө Өмнөд Осетийн Батлан хамгаалахын яамнаас гурж улс цэрэг армийнхаа хүчийг чангатгаж гинтийн дайралт хийхэд бэлтгэж байгаа талаар мэдээлэл хийсэн юм а. Харин үүнээс өмнөхөн болсон зэвсэгт халдлагын хариуцлагыг хоёр тал бие биедээ тогсоор байгаа юм. Өмнөд Осетийн зүгээс Цхинвалид болсон зэвсэгт халдлагаас аргагүй хамгаалалт хийх шаардлага гарсны улмаас гал нээсэн гэж байгаа бол Тбилиси галыг хамгийн түрүүнд эсрэг талынхан нээсэн гэж мэдэгдэж байна. За харин Оросын холбооны улсын зүгээс гүрж болон Өмнөд Осетийн эрх баригчдыг гал нээхээс татгалзахыг анхааруулад байна. Палестины Фатх хөтөлбөрийг дэмжигч 200 гаруй иргэнд Израилийн нутаг дэвсгэрт байх зөвшөөрлийг энэ улсын эрх баригчдын зүгээс өгчээ. Газын зурвас Палестины Фатх болон Хамас бүлэглэлийн хооронд цус мөргөлдөөн болсны дараагаар Израилийн зүгээс ийм шийдвэр гаргасан байна. Палестины ерөнхийлөгч Махмуд Аббасын дэмжлэг Фатх хөтөлбөр болон Газын зурвасыг удирдлаганд авсан Хамас бүлэглэлийн хооронд дэвсгэрт мөргөлдөөн болсны улмаас нийт 9 хүн амнасаа алдаж 60 гаруй хүн шархалсан юм а. Израилийн цэрэг армийн мэдэгдснээр Фатх хөтөлбөрийн гишүүд Израилийн хилээр орж ирэхдээ хүйтэн зэвсэг эзэмшүүлж байсныг нь хураавч гэмтэл авсан Палестин иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлсэн байна. Фатх хөтөлбөрийн тэргүүн ерөнхийлөгч Махмуд Аббас болон Египтийн эрх баригчид эдгээр хүмүүсийг Израильд орогнуулах хүсэлтэд энэ халдлагын дараа гаргажээ. Израилийн Батлан хамгаалахын яамнаас 180 Палестин иргэнд хүмүүнлэгийн тусламжийн үүднээс улс их оронд нь орогнох зөвшөөрөл өгсөн байна. Фатх бүлэглэлийн дэмжигчдийг Израилийн хилээр оруулахыг зөвшөөрсний дараахан Хилийн Нахал улс тосгонд буундуу гарчээ. Үүний улмаас 22 Палестин иргэн гэмтэл авсан байна. Хилийн ойролцоо гарсан халдлагыг Израилийн цэргийн армийн зүгээс Хамас бүлэглүүлсэн байж болцсошгүйгээд үзэж байгаа юм. Өнгөрсөн зууны 6 дугаар сараас эхлэн Газын зурвасыг удирддаг Фатх болон Хамас бүлэглээс нь саяхан болсон халдлагыг хинхэн эхлүүлснээ хүлээн зөвшөөрөхгүй бурууга бие биедээ зогсжээ. Хамас бүлэглэлийн удирддаг цэргийн хүчнийхэн Фатх бүлэглэлийн цуглааныг тараах орлого хийсэн эцэстээ зэвсэгт халдлага болж газар авсан байна. 7 дугаар сарын 26-ны өдөр Газын зурвасын далай яригдах наран шарлагын газар болсон дэлбэрэлтийг Фатх бүлэглэлийн хүмүүс зохион байгуулсан гэж Хамас бүлэглэлийн удирдлагууд үзэж байгаа юм. Энэ дэлбэрэлтийн улмаас Хамас бүлэглэлийн нэг гишүүн болон гэмзэмгүй бага насны охин амнасаа алдсан. Энэ алан хядах үйл ажиллагааг зохион байгуулагчдыг баривчлах явцад мөргөлдөөн гарсан гэж Хамас бүлэглэлийнхэн мэдгдсэн байна. Япон улсын ерөнхий сайд Ясуу Фукуда засгийн газраа бүрэн бүрэлдэхүүнээр ногцруулж шинээр сайд нараа бүрдүүлсэн. Япон улсын эдийн засаг сүүлийн үед хүндрэлтэй байдалд орсны улмаас огцрох болсон засгийн газрын 17 гишүүнээс 4 нь хуучин байр сууриндаа үлджээ.
Японд иргэдийн төлөөлөгчдийн сонгуул болгохтой холбогдуулан мөн дэлхийн зах зээл дээр газрын тосны үнийн өсөлтөөс шалтгаалж Япон улсын эдийн засаг хүндрэлтэй байдалд орсны улмаас ерөнхий сайд Ясуо Фукуда 17 гишүүнтэй засгийн газраа бүрэн бүрэлдэхүүнээр ногцруулж шинээр сайд нарыг томилсон. Үүнээс гадна сайд нарын кабинетийн ерөнхий нарийн бичгийн дарга Нобутака Мачимура, гадаад хэргийн сайд Комура болон эрүүл мэнд хөтөлмөр нийгмийн хамгааллын сайд Яичи Масуза нар албан үүрэгтэй хэвээрүүлжээ. Япон улсын ерөнхий сайдын албан үүргэнд болсон хэвлэлийн баг хурлаар Нобутака Мачимура шинэ кабинетийн бие бүрэлдэхүүнийг зарласан. Газрын тосны үнээс шалтгаалan улс орондоо учраад байгаа эдийн засгийн асуудлыг илэрхийлэн шийдвэрлэхийн тулд ерөнхий сайд Ясуо Фукуда эрх баригч либерал ардчилсан намын хэд хэдэн томоохон төлөөлөгчдийг сайдаар тавьжээ. Либерал ардчилсан намын хорон дарга Япон улсын худалдаа үйлдвэрлэл эдийн засгийн сайд асан Тошихиро Никай сайд нарын кабинетэд дахин хуучин албан тушаалдаа томилогджээ. Харин энэ намын ерөнхий нарийн бичгийн дарга Асан Бүнмэй Ибуки санхүү эдийн засгийн сайдаар, харин сайд нарын зөвлөлийн нарийн бичгийн дарга Каору Исана улс орныхаа эдийн засгийн бодлого төсвийг зохицуулахаар сангийн сайдын албан үүрэгт томилогдсон байна. Шинээр томилогдсон сайд нар үнэмлэх батламжийг нь гардуулах ёслол Японы эзэн хааны орчинд болсон юм а. Ясуо Фукудагийн удирдлагад ажилласан хуучин засгийн газрын гишүүд нь өмнөх ерөнхий сайд Шинзо Абегийн үед томилогдсон байсан. Шинэ засгийн газраа томилсон Ясуо Фукуда хуучин гадаад хэргийн сайд Тара Асог либерал ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргаас томилсон энэ намыг илүү залуу гишүүд дэмжигчдийн зүгээс талархал хүлээжээ. Бэм гарагт Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн 15 дахь чуулга уулзалт Шри-Ланкийн нийслэл Коломбо хотод эхэлсэн. Өмнөд Азийн орнуудын төрийн тэргүүнүүд өндөрдөөд албан тушаалтнуудын хуран цугласан энэ чуулга уулзалтаар хүнсний аюулгүй байдал, алан хятад үйл ажиллагаатай хэрхэн тэмцэх талаар хэлэлцэж, харилцан туршлага судлах юм байна. Rajapaksa says the two-day summit will be a people-centered conference. Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн 15 дахь удаагийн уулзалтыг Шри-Ланкийн ерөнхийлөгч Масинда Рапакса нээж өгүүлжээ. Тэрээр улс орнуудын хувьд өнөөдөр хүнсний аюулгүй байдал, алан хятад үйл ажиллагаатай тэмцэхэд туршлага хуваалцсан шинэ арга замуудыг хамтран хэрэгсэх сайхан боломж олдож байгааг онцолжээ. Өмнөд Азийн улс орнуудад инх хамгаалсан тогтооход 15 дахь чуулга уулзалт шийдвэрлэх алхам болж байгааг хүн Бангладешийн төрийн зөвлөх Факруддин Ахмед мэдгдсэн байна. Бүс нутгийн хамтын ажиллагааны тал дээр олон арга замуудыг хамтран хэлэлцэж, улс орнуудын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсан дээд хэмжээний чуулга уулзалт 15 дахь удаага болж байгаа. Энэ үед Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзай, Бутан улсын ерөнхий сайд Жигме Тэнхи, Бангладешийн төрийн зөвлөх Факруддин Ахмед, Мальдивийн ерөнхийлөгч Мавмун Абдул, Непалийн ерөнхий сайд Гирижа Прасад Койрала, Индигийн ерөнхий сайд Манмохан Синг, Пакистаны ерөнхий сайд Юсуф Раза Гилани нар улс орноо төлөөлөн хуралд оролцож байна. 2 өдөр хуралдаж өндөрлөх бүс нутгийн хамтын ажиллагааны чуулга уулзалтад Өмнөд Азийн улс орнууд үндэстэн дамсан гэмт бүлэглэлүүдтэй хамтран тэмцэх дээрээ баримт бичгийг санаачилсан. Энэ нь бүс нутагта алан хядах үйл ажиллагааг тасан зогсоох тал дээр томоохон алхам болсон гэж ажиллагчид үзэж байна. Мөн үүнээс гадна чуулга уулзалтын үеэр Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны хөгжлийн санг 15 дахь дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр үүсгэн байгуулж эдийн засаг, нийгэм, дэд бүтцийн хөгжлийн төсөл хөтөлбөрийг хэлэлцжээ. Бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэгт Өмнөд Азиас Афганистан, Бангладеш, Бутан, Мальдив, Непал, Пакистан, Шри-Ланка гэсэн 8 улс багтдаг. 15 дахь удаагийн энэ хурал нь 1.5 тэрбум хүнтэй Шри-Ланка улсын нийслэл Коломбо хотод болсон юм. Дээд хэмжээний чуулга уулзалтанд ажиллагчаар хятад, Европын холбоо, Иран, Япон, Америкийн нэгдсэн улсаас оролцжээ. CCTV. Сирийн ерөнхийлөгч Башар аль-Асад Иран улсад албан ёсны альчлал хийж байна. 2 өдрийн хугацаатай энэ альчлалаар Сири улсын төрийн тэргүүн, Ираны төрийн өндөрдөөд албан тушаалтнууд болон ерөнхийлөгч Махмуд Ахмединежадтай уулзаж, энэ улсын цөмийн эрчим хүчний хөтөлбөрийн асуудлаар хэлэлцээр хийх юм а. Сирийн ерөнхийлөгч Башар аль-Асадын хамт Сирийн гадаад хэргийн сайд Валид аль-Муалям хүрэлцээржээ. Ерөнхийлөгч Асад албан альчлалынхаа үеэр Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмединежадтай цөмийн эрчим хүчний асуудлаар хэлэлцэж байна. Энэ бол түүний Франц улсад хийсэн альчлалын дараагаар болж байгаа албан альчлал юм а. Тэрээр Францын ерөнхийлөгч Николя Саркозитай хийсэн хэлэлцээрийн дагуу Ираны цөмийн эрчим хүч, цөмийн зөвлөг үйлдвэрлэлийн асуудлаар Махмуд Ахмединежадтай уулзахаа Францад хийсэн альчлалынхаа үеэр амласан юм. 2005 онд Ираны ерөнхийлөгчөөр Махмуд Ахмединежад сонгогдсон ажилласнаас хойш Сирийн ерөнхийлөгч Башар аль-Асад 3 дахь удаага Тегеранд албан альчлал хийж байна. Цөмийн эрчим хүчний асуудлаар зөвхөн Сири улсаас ч биш, барууны орнууд нэлээд сэтгэл зовниж байгаа. Нэгдсэн үндэсний байгууллагын 5 байнгын гишүүн орон Иран улсаас уран баяжуулалтаа зогсоосныг батлах баримт материалаа илгээхийг шаардаж байгаа боловч эндээс одоо тэр нь ямар нэг баримтсэлт ирээгүй байна. Америкийн нэгдсэн улсаас мөн Иран улсад тавьсан барууны орнуудын эдийн засгийн хоригыг судалсныхаа хариуд Ираны цөмийн эрчим хүчийг хязгаарласан тухай баримтаа 7 хоногийн эцэст гэхэд өгөх тухай шаардлага ирүүлсэн хэвэж Иран улс энэ тал дээр ямар ч хариулт өгөөгүй байгаа юм а. Сир болон Иран улсын цөмийн эрчим хүчний асуудлын улмаас хоорондын харилцаагаа муутгахгүй, харин санал бодлоо хуваалцах болно гэдгийг уулзалтын дараагаар Ираны төрийн тэргүүн мэдэгджээ. Уулзалтын
хурлын үеэр Махмуд Ахмединежад Ираны цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл зөвхөн энхийн зорилттой болохыг Сирийн ерөнхийлөгч Башар аль-Асадад аль биесаар мэдгдсэн байна. Дэлхийн дахны үйл амьдралд болсон мэдээллийн тушаал хүргэв. Туркийн аялал жуулчлалын хот Анталияд гарсан ой хээрийн төмрийг эмнэлгийн аврах ажилтнууд болон газ сунагчид хяналтанд авсан талаар Туркийн байгаль орчны сайд мэдгдсэн байна. Өчигдрөөс эхлэн төмрийг газар авахд хүргэж байсан хүчтэй салхи намдаж газ сунагчдад төмрийг хяналтанд авахд төхөнсөө болсон байна. Ой хээрийн төмөр 7 хот цацсныг хамарч олон тооны айлын орон байр шатаж 2 хүн сургуу алгажээ. Ой хээрийн төмрийг унтраах ажилд 1000 гаруй газ сунагч ажиллаж Туркийн нис хүчний айрмаас 15 онгоц дайчилсан байна. Анталия хотод ой хээрийн төмөрийн цахилгаан авсан богино холболт үүссэн улмаас гарчээ. Зуны Олимпийн 29-р наадмын бамбар Олимпийн авагдах Бээжин хотод орж ирэхээ өмнөх хамгийн сүүлчийн газар иржээ. Сычуан мужи Олимпийн бамбар буухайлах хамгийн сүүлчийн загсаал болсон байна. Та бүхэнд сануулсан хэлэхэд өнгөрөгч 5 дугаар сард энэ мужид 60 мянган хүний амь насанд хүрсэн хүчтэй газар хөдлөлт болж байсан. Олимпийн бамбарыг аялуулах зөвсөлийн өмнө ёслолын ажиллагаанд эргэсэд байгалийн газар хөдлөлийн улмаас амь насаа алсан иргэдэг хүндэтгэн 1 минут дуугах баржээ. Латин Америкийн орнуудын тэргүүн хатагтай болон эмэгтэй төрийн тэргүүнүүд Мексикийн Мехико хотод 20 дугаар зууны тахал болсон доховчны эсрэг хэрхэн тэмцэх талаар хэлэхээр хурлаж байна. Латин Америкийн улс орны тэргүүнд байдаг бүсгүйчүүдийн 5 дахь удаагийн уулзалт нь Мехико хотод болох олон улсын доховчинтой тэмцэх хурлыг өгсөн зохион байгуулагдаж байгаа юм а. Хурлын үеэр доховчинтой тэмцэх байгууллага мэргэжилтнүүдийн үгийг тэргүүн хатагтанаар сонсч хэрхэн тэмцэх арга замыг хамтран боловсруулах юм а. Өнөөдөр дэлхийд 36 сая хүн доховчноор шанаж байгаагийн 16 сая нь эмэгтэйчүүд байна. Доховчны эсрэг олон улсын хурал өнөөдөр Мехико хотод хийж байгаа. Мэдээ танилцууллаа та бүхний эх 7 хоногийн ажил үйлс бүтэмжтэй байх болтугай баяртай. Барны зүрх хаагаар ажил хэрэгэ зохицуулдаг эрхэм танд маргаашийн зурлагыг дуулгая. Маргааш аргын тоолын 8 дугаар сарын 4, Бэлгийн тоолын 3, улаан хулган өдөр. Нар 5 цаг 39 минутанд мандаж 20 цаг 19 минутанд жаргана. Энэ өдөр луу бичилт айлгуулыг хийхэд эрэг сайн гин. Ангөрөө хийх, мал адгуус муулах, лус дахиах, хүүхэд өрчилж явах, хур оруулах, дархны үйл эхлэхэд үлцийдөө сайн. Харин төлөв тавих, морь уралдах, бэлэвсний газар очих, тангараг тавих зэрэг үлнээ тааламжгүй гэжээ. Өдрийн сайн цаг нь хулган, үхэр, туулай, морь, бич дахин байна. Хэрвээ та хоол газрыг хар зэхэж байгаа бол зүүн зүгт мөрөө гараарай. Үстэй ахуулах юм уу засуулахад эд мал баялаг төгөлдөр болно гэж дорны мэрэгдүүд хэлж байна. Хөтөлбөрийн туршаа бидэнтэй хамт хэлсэн үзэгч танд баярлалаа. Эх 7 хоногт тань амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай.
once again between a stranger that my father the song again and the judge of the man took long behind the pond the matter did I inside your mind. All your fantasies, your that's been an history. Give us in you, and in this sanity, when night is young, the phantom of the ordinary inside your mind. To my nation music, оны өрний зохион ном худалдаан гарлаа. Улаанбаатар хэвлэл.